За сайн байцгаана уу та бүхэнд энэ бичлэгийг үзэж байгаа үе мэндийг хүргэе. Манай Think with Friendly подкастын маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн дугаараар бол бид нэр илүү жоохон Instagram дээр төвлөрсөн гоё ярианууд өрнүүлэх байгаа. Тэгээ энэ нь хүмүүс бол яг дийлэхтэй нөгөө Facebook дээр л хамааралтай юмнуудыг бол маш их ярьдаг шүү дээ. Facebook дээр boost хийх яасаа ингээл тийм. Гэхдээ ер нь бол яг юм Instagram дээр бас алгоритмууд нь яаж ажиллаж байгаа, яаж байгаа гэж байгаа гэдэг зүйлүүдийг бас өнөөдөр бүгдээр ярилцах нэ. Тэгэх нэ. За чамд одоо тэгээд намайг цочгож сандрах асуултууд юу вэ? Чи ч одоо намайг хэлэхгүй болох гэж ажилд орсон гэдэг байгаа хүмүүс. Болоогүй өмнөх хангалтгүй байсан. Хангалтгүй дугаар. Өшөө чи юу чадахыг чи хармаар байна. Одоо гэхдээ ер нь ийм байна л да. Би нөгөө одоо яг хоёлаа чинь бас ингээ нэлээ өөр генерашны хоёр хүн байгаа шүү дээ тий. Та чинь бас ууграх генерашн. Тий намайг бодолсон жоохон ахиу генерашн байгаа шүү дээ тий. Би бол одоо гайхаж байна л да. Би чи 18 настай болохоор бас өөр шүү дээ тий. Тий би одоо гайхаад байхгүй нэг юмд гайхаж байгаа нь яг юм танай генерашныхан одоо яг Instagram-ыг үнэхээр мэддэм үү яг үндэ. Одоо үнэхээр мэдх юм уу те. Бид нар ч юм бол бүр яг юм одоо Instagram-ын генерашны хүмүүс байгаа байхгүй. Одоо бараг л ерөөсөө л Instagram дээр бидний бүх амьдрал өргөсөн. Та ч юм бол одоо хай тав юм баа шүү дээ. Тэгэхээр яг үнэхээр мэдх юм уу? Эхлээд тэрийг чи асуумаар байна. Яг үнэ би хай тавгаас ашигладаг байсан. Тэгэхээр миний энэ подкастыг үзэж байгаа юм бол миний хай тавын нэрийг хэрвээ тааж орж ирж чадах юм бол би гоё дайлаа шүү заяа. Тэгээд бас тийм тусгай нэр мөртэй юу? Энжлэс нэ. Энжлэс чи шал өөр. Тэр нэрийг хитгэв юм. Тэгээд сайн нөгөө нэг Instagram-ыг ер нь мэддэг юм уу нэ тэрийгээ тэгж штэ тий. Тэгээд яг үнэндээ болохоор Instagram яг энэ өнгөрсөн сарын байдлаар буюу 2025 оны 2 дугаар сарын байдлаар Монгол улсын хүн амын 30% нь хэрэгжилж байгаа буюу 1 сая хэрэглэгчтэй. Тэгээд тэр 1 сая хэрэглэгч дотроо хамгийн том бүлэг нь одоо манай хэсэг хэрэглэж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм манай хэрэг тий бид нар одоо бас тий залуу ах гад бас тий танаа үеийнхэнтэй өсгөл нийлүүлэн хүч төрөөд байгаа юм. Ажлаас амьдэрч гад бас үзчихэл байна бидгээд. Тэгээ ерөнхийдөө манай 20-аас 34 насныхан байдаг байгаа. Тэгэхээр би бас арайч чиний бодож байгаа шиг бас тий. Гэхдээ үнэхээр танаа генерашны хүмүүс Instagram тийм болоорой байдаг гэж бодож. Ер нь болохоор сүүлийн 1 жилийн хугацаанд айгүй нөгөө ингэ нэмэгдэж байгаа. Тэгээ Facebook дээр хайраа эсэргээрээ 18-аас 25 насны хүмүүс мэдээд байгаа. Вау. Гэхдээ Facebook дээр болохоор ер нь нэг юм 2-3% л ялгаатай байдаг гэхгүй юу? Instagram дээр манай насныхан илүү их нэмэгдэж байгаа. За тэгээд Instagram гэдэг чинь өөрөө нөгөө нэг юм одоо шал өөр орчин, Facebook-ээс шал өөр орчин шүү дээ. Одоо өөр орчин гэдэг нь ямар учиртай вэ гэхээр Instagram дээр одоо зохидог бизнес гэж байна. Зохидоггүй бизнес гэж бас байна. За зохидог бизнесүүд нь одоо ингээд юу байгаад байна гэхээр нэгдүгээр тал Instagram дээр одоо загвар магвартай холбоотой бизнесүүд бол маш гоё зохидог. Шопууд одоо тий одоо ингээд онлайн шопууд мопууд амар гоё зохино. Аяллууд зохино, гоо сайхан зохино тий. Тэгэхээр ч одоо бидний хэрэгцээ бас тэнд байна да. Одоо би бас аялмаар байна тий. Би бас чинь дэлгүүр хоршоо хийсмээр найрс мөрсө татуулмаар байна. Тэгэхээр байдаг байхгүй тий. Тэгэхээр бид хэд бол тэнд бас байгаа. Тэгээд яахав нөгөө нэг Facebook-ыг бодгод Instagram ягаад залуу гэж бас үзэгдээд байгаа вэ гэхээр харин эсэргээрээ нөгөө нэг 35-аас дээш насныхан бол бүр маш бага сегментийг одоо эзэлдэг. Энэ үднээсээ л жоохон залуу үзэгдээд байгаа. Түүнээс шил бид нар бол байдгийн шүү. Харин TikTok дээр бол жоохон өөр баг. TikTok бол бид нар бараг ашигладаг маш бага хувийг эзэлдэг. TikTok нь одоо нөгөө ихэвчлэн бүр юм жоохон хүүхдүүд одоо чич TikTok дээр хөгждөө шүү дээ яг үнэ байхгүй. Мэдээж байхгүй. Яа ер нь одоо зарим бизнесүүд тэгвэл одоо илүү Instagram дээр амжилттай болох нь маркетинг те зарим нь одоо Facebook дээр амжилт болох нь шүү дээ. Тэгэхээр бараг юмны чи эхлэл ер нь манай бизнес чинь юу илээ гэдгээ танин мэдхээс ер нь эхэлж байгаа юм. Тийм, танин мэдхээс эхэлж байгаа. Одоо ингэдэг байхгүй юу? Хүмүүс ингэж хурж ирээд юу гэж хэлдэг вэ гин готчоо ингэж хэлдэг байхгүй юу? Одоо Facebook амар хуучирсан сувга Instagram дээр л хэмээр байна гэдэг байхгүй юу? Гэтэл Instagram дээр үнэхээр зөхгүй бизнес гэж байна. Үнэхээр одоо Instagram дээр ингэж харуулхад илүү тохиромжтой бус бизнесүүд гэж байна. Тэгэхээр Instagram дээр сая хэлсэнчлэн тэр загварууд, аяллууд, хоолны газрууд те илүү тийм нөгөө entertainment салбарууд бол Instagram дээр бол үнэхээр гүд байж чаддгаа гэсэн. Тэгэхээр энэ талаасаа ер нь бол Instagram-ыг
бас эхлээд харах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө сувгаа сонгохдоо энэ яг хэний сувг вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Гэтэл одоо хоёулаа энэ подкаст YouTube-ээр явж байгаа шүү дээ, тий. Гэтэл энэ YouTube бас зөгтгөө сувг гэж бас байдаг. Тэгэхээр тухайн сувг хуучирсан үгүй юу гэдэгтээ биш. Энэ яг манай бизнестэй таарах сувгууд гэдгээ бас бодох хэрэгтэй. За манайх бол яах вэ нөгөө юм харьцангуй урт бичлэг хийх хэрэгтэй. Харьцангуй нөгөө экспертийн төгөлд клабла гэдэг нэг иймэрхүү юмнууд нөгөө нэг ярих ёстой. Учираас YouTube бол манай сувг бас мөн үү гэвэл бас мөн. YouTube Google. Тэгээд угаасаа YouTube чинь хоёр дахь Google гэсэн байна. Тэгэхээр энэ үднээс нь хайлтын систем гэдэг үднээсээ YouTube бас манай дээр зүггүй. Гэтэл нөгөө нэг хайлтын систем гэдэг үднээс нь харах юм бол одоо нөгөө загвар магварын загвар одоо Instagram эдэрж юу гээл хүн тэгэл үүдсэн юм шиг YouTube-ээс ягаа сууж явах вэ? Тийм байхгүй шүү дээ. YouTube ч нөгөө how to гэж хайдаг учраас тэгэхээр яг тиймэрхүү талаас нь бол харуул их зүг байд. Тэгэхээр эндээс тийм ээ. Манай брендийн талбар дээр амжилт олохгүй энэ бидний талбар мөн үү биш үү гэж ясын задлах хэрэгтэй. Ер нь бол ясын задлах шалтгаан. Тэгээд 1000 юм хийгээд бол нэмэргүүлэх хэрэгтэй. Бүслээд нэмэргүй. Бүслээд нэмэргүй үр дүнгүй. Угаасаа нөгөө хэрэглэгч хаана байна бид нар тэмтэл байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй одоо би ингээд суграатай юм арих гэж тэ энэ офисын гадаа очил суграа нөгөөдгөө яасан гэл ингээд ах юм бол угаасаа энэ суграас усахгүй юм чи. Тэгэхээр хэрэглэгч хаана байна яг л тийм байх хэрэгтэй. Тэгвэл яг үүний дараагаас одоо яг танин мэдхээс дараагийн чухал хийх ёстой процесс нь яг юу байна? За ерөнхийдөө нөгөө нэг Instagram-ын захирал Адам Мосери гэдэг хүн байдаг байхгүй юу? Манай Аги ах. Аги найз ч юм уу тий. Манай Аги бро ч юм уу тий. Манай Аги найз маань сүүлийн үед айгүйх мэдээлэл хийгээд байгаа. Зүгээр л ингээл өдөр болгоо өөрийнхөө ерөөсөн Instagram дээр ингээл байнга л мэдээлэл хийгээд Instagram дээр ер нь 25 онд ингийн шүү цэцэрлэгийн найзуудаа гэх ингээл янз янз ярианууд хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэр ярианаас харахаар ерөөсөө нэг юм 7 хүчин зүйл бол Instagram дээр ерөөсөө 25 онд бол энийг бол бүр заавал хийх хэрэгтэй. Жин дарж байгаа нэг 7 юм байгаа. Тэгэхээр энэ 7 ер нь энэ подкастаараа хоёлаа ярих гэж бодсон. Тэгэхээр чи ер нь яа тий. Одоо чи ер нь Instagram одоо яаж ашиглах вэ? Тийм л лагийн бол. Чи нөө Instagram дээр бас гайгүй үзэлттэй биш үү? Энд чи одоо хамгийн дээд үзэлт авсан видео чинь одоо 390,000 Вау. Авсан юм аа би нэг. Би хэлээд байгаа шүү. Би өмнөх дугаар дээр хэлсэн. Манай энэ инфлюенсер хүн баггүй. Наагийн гадар яриад байгаа шүү. Тий, зүгээр зураг авалмаа нэр явжсэн чи нөгөө ихч ингээд би бүр хажууд нь бүр төмс байдаг наасан тий. Тийм баярлаа. Би хэлээд байгаа. Инфлюенсер хүн дээр сууж байгаа шүү. За. Тэр яг нөгөө Instagram дээр бол одоо манай үеийнхэн гэж ярих юм уу тий. Манайхан ч юм бол илүү нөгөө юм одоо нэрийн ууц шиг ашиглаж байгаа шүү. Ер нь баг Instagram руу хизээч одоо Facebook-ээ солилцсон одоо night might тааруул хизээч Facebook-ээ хүнтэй солилцсон юм байна. Би өгдөггүй. Тэгээд тэр night Instagram-аа өгдөг охин миний ажил суугаад өгдөггүй аа шүү. Үгүй маа. Тэгэхээр миний тохиолдолд за жоох хэцүү болж байна. За жоох хэцүү болж байна. Ер нь шахтаад байна. Юу агаамаа. За одоо ер нь бол бид нар чи илүү их тийм нэрийн хуудас маягаар ашиглаад авахгүй Instagram-д гоё харагддаг тийм дугаар муугаар сольдог үе юм уу чинь байхгүй одоо яг Instagram-аа өгөөч гэдэг асуулт шилжчихэд байгаа. Тэгэхээр ер нь бол илүү их юм нэрийн хуудас маяг. Яг энэ хүн Instagram-аас нь ороод яг ямархуу vibe-тай хүн байна, ямархуу сонирхолтой байна тий хэмбэ гэдгийг баг Instagram-аас нь ор танин мэдээд байгаа. Зөв. Тиймэрхүү байдлаар ашиглаж байна юу би. Тиймэрхүү байдлаар ашиглаж байна тий. За яг та нар яг тэгээд Night-д нөгөө нэг Instagram-аас солилцох гэж ашигладаг юм байж. Гэтэл бизнес чинь Night-д солилцоод байх юм чаашаа юм тий. Тэгэхээр нөгөө нэг бизнес хамгийн гол зүйл нь одоо манай Аги, Моги найзын маань яриад байгаа хамгийн гол зүйл юу вэ гэхээр нэгдүгээр SEO гэдэг юм яриад байгаа. Энэ болохоор одоо хайлтын системийн оновчлол гэж юм монголоор орчуулна л да. Тэгэхээр хайлтын системийн оновчлол гэдэг нь яг юу юм бэ гэхээр хайгдаж олдох хүйцэл байх ёстой гэсэн. Тэгэхээр хайгдаж олдох хүйц байна гэдэг нь нэгдүгээр хуудасны оновчлолыг ярина. Хоёрдугаар бид нар контентын оновчлолыг ярина. Тэгэхээр нөгөө хуудасны оновчлол гэдэг нь юу вэ гэхээр одоо хадгалаа тий одоо нөгөө нэг одоо суграа хөөрхөн найз залуутай гэж ингэ бичгэнэ шүү дээ. Одоо яадаг чинь те суграа хөөрхөн гэдэг хөөрхөн монгол охин гэдэг ингэ бичгэнэ шүү дээ. Өөрөөр хувьд юм биш те. User name-ийн хувьд ч нэрийн хувьд ч гэсэндээ одоо хэрвээ би
Минийх угаасаа тийм л дээ. Минийх яг юм хувийн хаяг маань зүгээр $80 гэсэн байдаг. Тэгэн гутаа яг зүгээр user name дээрээ болохоор нөгөө нэг digital marketing гэдгийг заавал оруулсан баггүй. За тэгээд нэгдүгээр тэр нөгөө user name 2 байна тий. Яг нэр бол user name 2 маань өөрөө тэр хайлтанд оногдохгүйц маркетинг хийж байгаа хүнд би оногдохгүйц байх гэж би хүсэж штэ тий. За тэгээд дараагийн нь болохоор юу вэ гингууд чи нөгөө bio хэсэг гэж яриад байдаг тий. Bio. За тэр хэсэг дээр болохоор бас дахиад оновчлолоо бичих хэрэгтэй. За одоо жишээлбэл дижитал маркетер, контент маркетер тэр чинь яг амар амбицлж байна бидлээ. Тэгээд бичиж байгаа юм бол биш. Зүгээр л яг нөгөө тэр чинь бас ингээ хайхтах гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр гих мэдчлэнгээр ер нь энэ бүх хэсгүүдээ өөрөө оруулж өгөхдөө ингээд маш оновчтой. Тэгээ энийг бол нэгдүгээр хуудасны оновчлол гэж. За яг энэ нөгөө өнөөдрийн подкастаар бүх хуудасны оновчлолын хоёрыг ингээ ярих юм бол угаас дуусахгүй заа. Дахиад нөгөө олон юм гэрчин жаваа дахиад өнөөдөр гэртээ чи хариулахгүй. За тэгэхээр нөгөө нэг энэ бол хэцүү. Тэгэнгүүт дараагаар нөгөө контентын оновчлол гэдэг юмыг бас манай Мосериггүй Адам Мосерийн найз маань бас их яриад байгаа. Тэгээ контентын оновчлол гэж яг юу хэлээд байна гэж чи бодож байна? Яг тэр нөгөө одоо хайлтын систем одоо өртнө гэдэг аашлаа. Тэмүүл тэр нэг юм нэр утга санаа агуулга дуу хоолойтойгоо ижил төрлийн контент үйлдвэрлэх тухай ярьж байгаа юм болоо. Юу гэсэн үг вэ гингууд чи одоо жишээлбэл манайхыг хүмүүс маркетинг гэж хайж орж ирнэ штэ. Хамгийн том төлхүүрэг бол угаасаа л маркетинг. Тэгэнгүүт caption text гэж байгаа тий. Caption text-нээр бид нар заавал маркетинг гэдэг юм үгийг ашиглаж бичээ гэсэн. Тэгэхээр хамгийн том хайгдах өмнө нь бол одоо ингээ яах вэ ингээд хаштаг гэдэг амар чухал байлаа л да. Тийм учраас бид нар ингээд байгууллагуудад ингээд хамгийн топ хаштагуудыг гаргаж өгöd. Гэтэ энэ бол одоо Facebook дээр бол хэрэгжиж байгаа шүү. Instagram-ийн хувьд тэгэхээр хаштаг яах вэ? Хэрэглэх нь бас зүйтэй. Гэхдээ хаштагаас илүүтэйгээр тэр хайлтанд өртөх үг гэдгийг нэг яриад байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар яах хэрэгтэй вэ гэхээр тэр маркетинг гэдэг үгийг манай байгууллагад бол ингээд заавал бичих хэрэгтэй байх нь тий. За аялын компаниудын хувьд гэх юм бол аялал гэдэг үгийг заавал бичих хэрэгтэй болж таарах нь тий. Цэцгийн дэлгүүр бол цэцэг гэдэг үг заавал оруулах. Тий, цэцгийн дэлгүүр гэдэг тий. Одоо ингээд заавал бичих хэрэгтэй байх нь тий. Тэгэхээр нөө ингээд caption text-эн дээр за бүр амар гойж гэжтэй. За бас айгүй тийм юм сонирхолтой юм юу вэ гингууд ч би жишээлбэл одоо видеон дээр холбоотой дүрс ашиглах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэрний өгсөн үг гэхээр цэцгийн дэлгүүр бол чи тэр цэцгээ л харуул. Би тэгээд элтэм шалтан өөр хүүхэн дарс марс харуулдаг. Тэрийг чинь бас ингээд шууд AI таньж байгаа учраас видеон дээр зурган дээр тий. За тэгээд дээрэс нь бас дахиад видео контентын нөгөө CC байгаа штэ. Одоо subtitle гэж ярьж байгаа тийм яриагийн доор нь бичдэг. Тэрийг хүртэл бас оновчлолтой оруулж байгаа. Тэгэхээр тэрийг нь бас уншиж байгаа юм штэ тий. Тэгэхээр гих мэтчлэн ер нь контентын хувьд бүх талаас нь тэрийг ингээд оновчлоод манайх нэг ийм юмны талаар яриад байгаамаа, ийм хайгаад байгаа хүмүүсийг биднэрт олоод өгөөч гэдэг талаас. Ер нь бүгд юм. Өөртөө ажиллаа сайн хийх нь шүү дээ. Ажиллаа сайн. Тий. Ажиллаа сайн хийвэл бид ажиллаа сайн хийвэл Instagram ажиллаа сайн хийнэ гэсэн. Тийм ээ. За. Тэгээд дүүний дараа нэг хойлоо нөгөө ярьж ах тийм юм ярьсан шүү дээ. Одоо та нөгөө надаас асуусан яг story хийхдээ чи эможи ашиглаж гинөө гэдэг ч юм дээ. Тэнгүүд бид нар чинь болохоор яг нөгөө story их миний одоо төсөөллөөр. Миний хувьд бол story-г бол зүгээр ингээд хиймэр өвдөө хийчдэг ч юм уу. Ингээл нэг заа гаргаал ингээл юм хальт хийгээл тэгэл нэг юм бичвэл бичээл заримдаа бараг бичихгүй байвал илүү цэвэрхэн энэ төр санагдчих манагдаад байхгүй. Гэтэл нөгөө нэг юм хизээж үлээ нэг дээх үед ингээд сонсцээ. Instagram-аа хөгжүүлээ гэвэл өдөрт маш олон стори оруул. Гэтэ стори жоо хөвгчлээ ч юм уу юм сонирхолтой юм өмнөд байвал гоё маа гэдэг ч юм. Иймэрхүү юмнууд сонсцсон. Тэгвэл яг энэ стори өөрөө Instagram-ийн одоо тэр одоо идэвхтэй байдалд ч юм уу үзэлтүүдэд дагагчийн тоог нэмэх ч юм ийм юмнуудад ер нь нөлөөлөд байна уу үгүй юу? За, ер нь бол одоо ямар ч сошиал медиа платформ дээр тогтвортой байдал хамгийн чухал. Ерөөсөө тогтвортой л байх хэрэгтэй. Тэгээ тогтвортой байж ингээд өдөр шөнөгүй одоо янз янзын утга учиргүй юм хийгээд гэсэн угаасаа биш дээ тий. Тэгэхээр тогтвортой утга учиртайгаар тогтвортой бай гэж хэлээд байгаа байхгүй. За тэгмэд нөгөө нэг энэ дээр ингээд юу хэрэгтэй байна вэ гэхээр саяныхаас стори оруулах нь зөв үү гэж зөв. Манайх нэг нэг том алдаа байдаг байхгүй. Тэр нь ямар алдаа байдаг вэ гэхээр угаасаа контент бүтээх аймаар юм
төвөгтэй ажил өөрөө юм ажил хийдэг гэж зөв ч өмөрөө шүү те. Гэтэ ер нь төвөгтэй ажил. Үнэн. Миний захирал сайн захирал. Би үнэн сайхан хэллээ. Сайхан хэллээ. Төвөгтэй ажил ахгүй. Энэ үнэхээр амар төвөгтэй ажил. Яагаад төвөгтэй ажил вэ гэхээр энд нэг те хөөрхийн минь хөөрхий айл болгонд нэг суграа те компани болгонд нэг суграа хөөрхийн нэг суграа тэнд нэг контентын зохиол бичээд над чиг нэг бас нэг амтэн те тэнд нөгөөдхийн батлахгүй хөдөлцөгийн зохиол те. За тэгээд тэнд бас нэг хөөрхий одоо энэ камерны ард сууж байгаа залуу шиг нэг залуу те тэнд бас ингээд зургийг аваад эдитэлчих гэдэг те. Тэгэл хэвээр нэрээ нөгөө нэг үзээ юу чи гэдэг шиг иймэрхүү байдалтай ингээл байгаад идэг. Тэгэхээр энэ хэцүү ажил байхгүй, төвөгтэй ажил байхгүй тий. Тэгээ ийм төвөгтэй ажил учраас байгууллагуудыг хийдэг алдаа нь яадаг вэ гэхээр нэг хийсэн контентоо бүх юм руугаа чихдэг. Чихнэ гэдэг нь үгүй гэхээр тэрийг постоор оруулж чинь, сторигоор оруулж чинь, групп ажилладаг бол групп руугаа оруулж чинь тий. Тэгээ бүх сувг руугаа оруулцдаг заяа. Одоо дахиад Facebook руу оруулж чинь, Insta руу оруулж чинь, TikTok руугаа оруулж. За мэдгүй би энийг хэвээр хийсэн юм чи хэвээр оруулнаа гэж ингээд оруулна. Бороо яагаад вэ гэхээр stories гэж хоёулаа сайн ярьж байсан шүү дээ. Тэгэхээр stories-ийн хувьд stories өөрөө хүлээлт нь өөр ахгүй юу? Одоо би яах гэж би чиний stories-ийг чи өөр нь одоо яах гэж stories хийдэг? Ер нь хүмүүсээс жоохон мэдээлэл авахгүй ч л ер нь хаана юу хийж яаж явж чинь юу болоод байна гэдэг. Тэр сонирхолтой байхгүй юу? Одоо жишээлбэл ингээ crush-ийнхаа story яах гэж үзэж ийн вэ гэх гол сталкер хийх гэж л үзэн шүү дээ. Ер нь сталкер хийх гэж л үзэн шүү дээ тий. Хандах гэж. Тий энэ одоо яг одоо хинтээ хаана юу хийгээд яагаад ямар кофе шоп орж ийн тэгээд санамсаргүй харах гэж. Тий. Тэгж үзэж байгаа шүү дээ. Тэгэн гол яг ийм байдаг. Бүх хүмүүс stories-оос тийм хүлээлттэй байдаг байхгүй. Тэгээ тийм хүлээлт гэдэг нь юу вэ гэхээр энэ хүү одоо яг юу гэж гэд 24 цагийн дотор устдаг. Тийм учраас би тэр 24 цагт нь одоо тий нэг хэдэн цагийн өмнө юу хийжсэнийг би арчмаар л байгаа байхгүй юу тий. Яг ийм хүлээлттэй байдаг учраас бэлдсэн хит юм гойчилсан, дизайнчилсан контентууд яг үнэндээ stories дээр үзэлтийг тийм сайн байлгаж чаддаггүй, органик харагддаггүй. Stories юм шиг мэдрэмж хүнд өгдөггүй үзэж байгаа хүн. Тэгээд ингэж өгдөггүй учраас яах ёстой юм гингод шууд одоо зүгээр байгаа байдлаа л харуул. Бид нар одоо зураг авалт хийж байна. Угаасаа хийж байгаа нь үнэ юм чи яа хийж байна гэдгээ л харуул. Тэгээд хийж байна гэхдээ гэдгээ харуулахдаа нөгөө нэг манай Аги Моги найз маань юу гэж байгаа вэ гингод Аги Моги найз ер нь Зүки найз хоёроо энийг л яриад байгаа байхгүй. Тэгэнгүүт манай Зүки найз болохоор ингээд байгаа ер нь энэ харилцаа гэдэг хамгийн чухал шүү. Бид нар анхнаасаа энэ Facebook-ийг зарын самбар болгох гэж нээгээгүй маа. Чи манай энэ Meta гэдэг платформоос багынхаа найзыг болоод авдаг байгаасай. Crash болоод авдаг байгаасай тий. Эсвэл хизээ нэгэн цагт хамт ажиллаж исэн хүнээ болоод авдаг байгаасай. Ийм зорилгоор Meta-г үүсгэсэн байхад та муусай маркет руу Лас Вегасын гудамжиг юм анивч олон сурталчилгаа асаасан юм болгочлоо гэдэг байгаа байхгүй. Тэгээ энийг органик байлгах хэрэгтэй гэдэг байгаа. Тэгээ органик байлгах гэдэг нь харилцааг өдөөсөн харилцааны сувг болоосоо гэж хүсдэг. Харилцааны сувг болоосоо гэж хүсэж байгаа нь stories-тэй ч гэсэн харагддаг. Яаж харагддаг вэ гэхээр мэдээ ерөөсөө л stories дээр стикерүүд байдаг. Одоо нэг асуулт хариулт үүсгэх story гинэ асуулт хариулт үүсгэх стикер байна. Poll буюу нөгөө юм сонголт үүсгэх юм байна тий. Ерөөсөө ийм байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг энэ талаасаа илүү одоо анхаарал энийг ашигласан. Миний ингээд энэ ардаа тавьсан утас дуурайд байна. Одоохон бичлэгээ битгий зөксөөгөө их чинь удахгүй заяа. За ингээд утас дуурдаг байгаа шүү. Утаа унтраа гэж хэлээгүй юм уу нүүнтэй. За энэ утаа унтраа гэж хэлээгүй юу? Чи энд ажил явуулчихсан гэсэн. За. Ажил яваад би бас энэ цаг дараа зартаа. Яа утлаа залуу мадуугийн чадаараас суугаад энэ айгуу чухал чадаа мадаа гэдэг. За ажилтны хөндлөхгүй байна те. За яах вэ? Ачиж юм уу арай ухигээ хайлуухад оромжлоо. За их ярьчлаа. Харин тий. Ийм болдог байхгүй юу? Тэгээд фолмосоос ашиглаач те. Тэр нөгөө стикерүүдээс ашигла гэдэг байгаа байхгүй юу? Ашигла таа гэхгүй. Тэр нөгөө өөрөө ишээ гаргаж мөргөж. Instagram-ийн өөрийнх нь өгөөд байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг л ашиглаа гэж. Ашиглаа гэдэг. Илүү аймад харуул. Яг stories-ийн хувьд болохоор манай Аги Моги найз маань ийм зөвлөгөө өгөх юм. За тэгэхээр ийм байна да. Тэгвэл story хийгчийн хүртэл учирч янзсан байх юм шүү. Учиртай. Тэгээ учиртай. Тэгэхээр одоо ер нь илүү нөгөө яг бизнесийн байгууллагууд руу буулгаад харах юм бол бас яг тийм нэг юм зориулсан юм гэхээс илүү тийм харилцагч нартайгаа харилцсан, мэдээлэл өгсөн, тэг ингээд цаг үеийн нөхцөл байдал мадлуудаа харуулсан стори хийх юм бол
амжилт олох нь шүү. Ухаантай та. Тийм зөв. Сайн бичээд аваарай та бүхэн маань. За тэгэнгүүт дараагийнх нь бол одоо та ч юм бол өдөрт бол надаар зарим үед 10 caption бичүүлдэг те заримдаа 2-ыг ч юм уу. Гэхдээ ер нь 5-6 caption бол бичүүлчихээ. Удахгүй камер руу гарч байгаа. Тэгэл нөгөө caption бичих чинь бас яг үндэ миний хувьд бол нөгөө айгүйх цаг хугацаа тий энерги зарцуулдаг байхгүй юу бас. Одоо камер руу гарч байгаа ингэж хандлагч та гэж яг би ч ажиллал хийж байгаа л та. Гэтэ яг нөгөө caption бичихэд нөгөө цаг хугацаа зарцуулж ийн гэдэг нь юу ч хамаагүй биччихэж бас болохгүй юм байгаа даа шүү дээ тийм чинь. Бас нэг юм өөрсдийн гэсэн нэг юм дүрм журамтай юм биш үү. Тэгвэл яг Facebook-ийн ерөнхий caption-ы одоо дүрм журмыг бол хоёлаа өмнө нь бас ярьсан баа штэ. А тэгтээ Instagram дээр энэ өөр байна уу? За ингээд дараагийн. Уцаа. Бичиж байгаа юу? Яг энэ бичээрэй. Яг ингэж. Айгуу сонирн байхгүй юу? Гоё аштай үнийг бас айгуу муухай. Хотлоо камер бичүүгүүд гоё айтай үнийг ч гэж байгаа шиг. За энэ охины крашууд нь хараарай. Ийм л хүн шүү. Ажил дээр ийм л байдгийн шүү. Би дараагийн дорж байна. Гэтэ ер нь яг үнэ дээ. Гэтэ миний төч хөөрхөн шүү. За муу үгүй юу ах гэж олон том амар хөөрхөн гэдэг тий. Амар хөөрхөн шүү. За асуудаг. Тэгмүүд ийм байна. Одоо миний нөгөө би ч юм бас зарим үед өдөрт те 10 caption бичин те. Заримдаа 2-3-ыг ч бичин. Дээр нь дунджаар бол нэг ямар ч хэсэг өдөрт ямар нэгэн caption бичдэг шүү дээ. Яаж хийж чагаал бичүүлдэг нэг caption бичдэг. Гэтэ миний хувьд болохоор яг нөгөө юм ажлууд дундаас юм caption бичих надад ингээ бүр хамгийн хэцүү санагдаад байдаг байхгүй юу? Ууг нь яг үнэндээ ингээд амархан ажил юм шиг сонсогддог. Тэгээ хүмүүс ганц caption хамаагүй бичиж болно шүү. Тэгэнгүүт нөгөө тий ажилд ороод эхний ажил угаасаа caption бичвэдэг тий. Яагаад вэ гэхээр энэ угаасаа баг суурь нь байгаа байхгүй юу? Зохиол бичих суурь нь болж эхэлдэг, контент оруулах суурь нь болж эхэлдэг. Тэгэхээр caption бол юм л дээ найтах гэдэг нь ямар балаа юм бэ энэ подкаст юу болоод байна. За энэ нэг бэлэндээ. Тэгэнгүүт яг нөгөө caption дээр бол одоо Facebook-ийн caption чинь бас өөрөө тодорхой нэг юм алгоритмаар ажиллаад байгаа шүү дээ. А тэгсэн чинь Instagram дээр яг тэр нь ялгаатай байна уу өөр вэ? Та ер нь яг юу угаад байгаа юм иймгүй болоо явчихсан. Юу хийгээд байгаа бэ? Энэ ажил төрлөг хийх юм уу хийхгүй юм уу? Хийгээл мэдсэн. Угаал Facebook, Instagram-ийн caption-ийн алгоритм өөр юм уу? За. Агийн могийнхаа зөвлөгөөг л байгаа шүү дээ. Манай Instagram-ийн боссынхаа зөвлөгөөг л байгаа шүү дээ. Тэгэхээр агийн мог чи ингэж байгаа юм л та. Юу гэж байгаа гэхээр caption text өөрөө өмнө ярьсан шүү дээ чинь. Миний яриагаас өөрөө сонсдох юм байна. SEO тадрууга байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр caption text-эн дээр нөгөө хайгдах үгнүүдээ бас болгож бичих хэрэгтэй. Нэгдүгээр дүрэн бол одоо энэ. Одоо бүгдээрээ caption бичихтэй нөгөө хоёрны саднаас нарийнхан бодгоор санаатаа үзэх нь байна шүү тий. Манайхыг ямар үгээр хайх юм болоо гэж бодож бичих хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор юу вэ гингууд чинь нөгөө нэг engage хийх тал руу хэрэглэгчийг ямар нэгэн үйлдэл хийлээ. За ингэсэн 24 онд Facebook дээр ингээд save хийгдэх буюу хадгалж авах гэдэг товчон дээр ингэж дарах бүр маш эерэг сигнал өгдөг байсан байхгүй юу. Тэгээд би хөөрхий чаваастаа нөгөөдгөө ингээд save хийлэгч гээл ингээд амар информатив буюу ингээд амар их мэдээлэлтэй юмнууд ингээд бэлдүүлдэг байсан. Энийг үзээд энийг чийжлэхгүй дээ та нар угаасаа гэж бодсон юмнуудаа хийдэг байсан байхгүй юу. Гэхдээ одоо болохоор engage хийх талаас нь өөрөөр хэлбэл тэрэн дээр зүрх буюу пайв дарах хэрэгтэй байх нь нэгдүгээр. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар комент бичих хэрэгтэй байх нь гэдэг ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар миний нэрээ дахиад утас дуурайд байна. Би нөгөө амар хүнд хэрэгтэй хүн байхгүй. Энэ нөгөө март болох гээд ихчтэнээс надад бас янз янз юм спам л та ингээд чинь харж ивэл ингээд бас чи яг ийм үед ингээд чаалж байгаа байхгүй тий намайг бас ажлаа ийбэр аахгүй тий тэгтээ бас сэтгэл санаас жоох юм шиг кофед явах юм уу юм шиг ингээд тий хийдэг ажлаа юм уу тий за тэгэнгүүт нөгөө ингэж хийх тал руугаа ямар нэгэн байдлаар одоо лайк дармаар коммент бичмээр тий тэгээд сенд хиймээр хин нэг рүү
Одоо нөгөө нэг эмэгтэй хүн ууралсан үедээ хэлэх гэсэн үгээ ханаас ч юм бэ оглоо ширэлцсэн байлаа гэдэг шиг тиймэрхүү юмнууд хийх хэрэгтэй. За тэгээд яг хөө ингээд комент чиг лайк дарах угаасаа амар эерэг сигнал өгж байгаа. Амар эерэг сигнал өгж байгаа. Тэгээд чи одоо яг юун дээр жишээлбэл лайк дарах вэ инста дээр? Тухайн эсэл болд юм аа. Сэтгэл санаанаасаа л би бол одоо шууд цоожогийнхоо пост дээр бол шууд зүрх таардаг. Аха хайртай. Тийм бүр гоё явж шеэрлдэг. Аха. Тийм хадгалаад авдаг ч юм уу. Скриншот хийж авч юм уу. Тийм хүнээсээ болдог. Хүнээсээ болж хайртай хүн болох лээ. Тий яг наадах чинь зөв. Нэгдүгээр тэр хүн таалагдчих бидэрт болдог. Хоёрдугаар агуулган таалагдчих болдог тий. Гуравдугаар зураг авалтан таалагдчих болдог гэх юм уу тий. Царайлаг гоё мой ингээд хүмүүс харах гоё штэ тий. Тэгээд иймэрхүү нэгдүгээр ийм байгаасаа гоо зүйтэй байгаасаа гэдэг бол нэгдүгээр шиг. Тэгээд ингийн бол хүмүүс лайк дарах нь байна тий. Эсвэл нэг юм цаашаа түгээх нь байна. Сторитх нь байна. Сторитх нь байна тий. Одоо жишээлбэл ингээд ийм гоё мой тухайн үеийн emotion feeling-ийг ингээд илэрхийлсэн ямыг бод хүн ингээд сторидо хийгээл мөн авчиж харчаасаа марчаасаа ингээд бодоод ингээд сууж идэг штэ тий. Тэгэхээр тиймэрхүү юм байж болох юм. Тэгэхээр бид нар нөгөө энэ дээр бас зохиол дээр ажиллах хэрэгцээ гарч ийн гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр зохиол нь одоо ямар байх хэвээр юм. Тэгээ хүний үнээр тэгж амар ингээд тавь даруулахаар, лайк даруулахаар, комент өгөхлөөр тий. Эсвэл хин нэгэн үнийг меншн дүүлэхээр тий одоо ингээд чи энийг хардаа гэж ингэж хэлүүлэхээр тий эсвэл тиймэрхүү байх ёстой юм шиг тий. За тиймэрхүү юмн дээр бол ингээд бас хүн хинэ. За тэгээ send гэдэг үзүүлэлт саяны ярьсан 50 буюу like комент хоёроос илүү. Яагаад илүү вэ гэхээр send хийж байгаа нь өөрөө хизээж танаа хуудсыг дагаагүй. Танаа одоо контентыг хизээж хараагүй шин хэрэглэгчд хүрэх боломж гэж байгаа байхгүй. Тэгэхээр send хийх үйлдэл үз. Тэгэхээр чи одоо жишээлбэл юг send хийдэ? Ер нь нэг юм манай нэг хоёр үеэлэгчтэй хамт байдаг групп байдаг байхгүй. Тэр групп руу бол манай хоёр хоёлаа ээж тэгмүүд яг юм хүүхдтэй холбоотой ч юм уу эсвэл нэг юм хамаатай садантай холбоотой ч юм уу тийм юм эсвэл нэг юм хорин моримтай холбоотой юмнууд гарах юм бол тэр хоёр л шууд хийдэг. Энэ тухайн үедээ манай их сая намар нөгөө хормын гэж ярьсан. Тэгмүүд ингээл би хормын юм таарах болгоод л рүү шеэрлдэг. Тэгэхээр одоо яг манай Zuckerberg манай Zuki найз болохоор ингээд байгаа юм л та. Ерөөсө meaningful контентууд гэдэг байгаа аахгүй юм. Одоо утга учиртай гэсэн үг тий. Эсвэл амар информатив ийм контентыг цаашаа хүмүүс шеэрлэх юм аа гэдэг. Адам усэр ч гэсэндээ өөрөө яасан бэ? За тэгээд адам усэр ч гэсэндээ өөрөө энээр болохоор тийм ээ яг үнэ гэдэг байгаа. Тэгэхээр чи ч гэсэн энэ дээр батлагдж штэ би ч гэсэн энэ дээр батлагдж чадж байгаа. Юу вэ гэвэл би одоо ингээл зүгээр одоо ингээл яг юм ингээл машин дотор ингээл явж байгаа ч юм уу эсвэл амар ингээл хаалт дээр яаж юм хайртай ингээл хүмүүстэй байгаа юм ингээл өөрийнхөө нэг юм Facebook дээр ингээл авалт өгөх бол тэрийг тэгээд гоё үгтэй постлох гоё үгтэй постлох юм шал одоо жишээлбэл яг ингэ үргэлж одоо ингээд иргэдчин байдаг юм гоё хүн чиний амьдрал байна гэдэг нь үстэй тэр хүн нөгөө явуулаараа гэх юм бол хүмүүс ингээд тэгээд тэр рейлийн ингээд үзэл бодолтой өсвөл хэлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ талаасаа бид нар бодож ерөн контент хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд ярангууд бас нэг ийм хэсэг гарч ирдэг заяа. Одоо би энэ ер нь ингээд сүүлийн үед унших юм аа чинь бас өөрийгөө хөгжүүлэх. Тэгээд нөгөө манай Zuki-ний хийж байгаа мэдээлэлүүд манай адам усэрийн хийж байгаа мэдээлэлүүд эдрийг их чинь харах юм. Харангууд ингээ юу болж юм бэ гэхээр сошиал медиа бол яг жинхэнэ маркетингийн талбар болж байгаа юм. Маркетингийн ажил амар гоё штэ. Чи мэдэн штэ. Маркетингийн ажил өөрөө амар гоё. Борлуулалтынханд хэрэгтэй хүмүүсээр олж ирдэг хүмүүс шүү дээ тий. Хэрэглэгчдийн анхаарлыг нь татдаг тий. Гэдэг ингээд брендинг танигдлыг үүсгэдэг хүмүүс үү. Яг цэвэр энэ бол борлуулалтын талбар угаасаа сошиал медиа биш болж үрж байгаа байхгүй. Тэр яг брендинг танигдлын талбар. Тэгээд угаасаа одоо маркетинг борлуулалт хоёр гэдэг бол ингээд хоёр тустай ойлголт. Энэ манай Монгол яг бас уучи юм биш л дээ. Одоо би ч гэсэндээ хэдэн пост хийгээд одоо би ч гэсэндээ бүүстлээ удаа дүүхэн талаас харилцагч нэмдээсэй гэж би бол хүсэн шүү дээ. Тэгэхээр мууч юм биш л дээ. Гэхдээ бас нэг жоох ингэж бодох хэрэгтэй юм шиг байна. Одоо би сүүлийн үед ингээд та хэдийг хийсэн контент чинь гоё юм гэхдээ бодлол гарахгүй гэж юустай юм хэлсэн шүү дээ. Тэгээ тэр ингээ ямар учиртай вэ гэнгүүт чинь энэ юм байгаа аахгүй юу? Тэр
тэнд бид нар боломжит хэрэглэгч бид нар lead гэж хэлдэг энэ сэжим гэж орчуулж байгаа. Тэгэхээр энэ боломжит хэрэглэгч буюу qualified lead гэж хэлдэг. Чанартай lead-үүдийг бид нар ингэж олж ирэх боломжит тэр чанартай сэжмүүдийг бид нар олж ирэх талбар нь өөрөө сонирхолтой. Энийг өөрөө платформ өөрөө дэмжиж яг тэр чанартай танай брендийг сонирхож болох ийм хүмүүсийг чинь бид нар олж ирэхэд танай амьтад чи хэрвээ үнэхээр meaningful хинтийн сонирхолтой ийм байх юм бол бид нар татаад амьд. Таарч гэсэн энэ ажлаа сайн. Та нар ажлаа сайн юм бол бид нар ажлаа сайн яах юм. Тэгэхээр яг угаасаа сонирхол хамгийн хамгийн аяануудаа гэж оруулж байгаа. Одоо чиптэй жишээлбэл өнөөдөр шууд инстагаар гаргаж ирээд скроллоод над дээр шал өөрийн чам дээр шал өөрөөр гарч ирнэ. Заримдаа чам дээр гарч ирдэг юм. Би ингээ зарим ингээ хүний ингээ инстаг хараагүй гайхдаг байхгүй. Ийм юм инстаграм дээр байдаг юм уу гэхгүй. Над дээр болохоор ингээ юу гарч ирдэг вэ гэхээр ингээ бизнесийг хүмүүсийн янз янзын юм гарч ирнэ. Гадны маркетингийн агентлагийн юмнууд гарч ирнэ. Хаяа тий гол хааинсууд гарч ирнэ тий. Ийм гоё юм уруулын бодог юуны мейкап гарч ирэндээ өсвсөн яаж янзлах мацлах миний ингээд 7 өдрийн гэл над дээр нэг тийм бүр юм гарч ирдэг байхгүй. Зарим хүмүүс дээр бүр ингээд яасан. Зарим хүмүүсийн дээр бүр ингээд битүү спорт гарч ирдэг юм. Бүр ингээд типүү спорт гарч ирдэг. Битүү спорт гарч ирдэг юм. Гэтэл би спорт юусоо Instagram дээр байдаггүй гэж боддог. Атал байж байгаа юм. Ингээд иймэрхүү юмнууд бол байна. Тэгэхээр энэ талаасаа бид нар ингээд одоо харж юу юм ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Instagram гэдэг маань өөрөө сайтын caption image гэдэг юм ярьж байгаа хэлээр нөгөө контент ягуулсан зураг дахин ярьчих шиг боллоо. Тэгэхээр контентын агуулга гэдэг нь нуусан 7 байсан гэсэн баггүй. Тэгээ энэ хэсэг маань өөрөө тийм аюу гоё meaningful, warm өдрөмжтэй эсвэл сэтгэл хөдлөлт тулгуурласан. Тэгээ яг нөгөө маркетингийн ер нь контентын шинжилгээ ухаан нөгөө team сэтгэл хөдлөлтүүд цаашаа түгээх юм гэдэг юм ойлголт байдаг. Тэгэхээр тэрийг ингээд оруулсан. Тэгээд хүмүүс нөгөө нэг тийм алдартай үг байдаг шүү дээ. Тэгээд хүмүүс чиний юу хийхийг боддоггүй, яагаад энэ зүйл бүтээсдэг. Тэгэхээр яг тэр яагаад гэдэг зүйлийг тавьсан тийм warmly тийм контентууд юу илүү байх зүгээр юм шиг байгаа. Ер нь тэрийг ч гэсэн зөвлөд. За. Одоо тийм яг. Бооч. Би асин чатаа. Чин дурсаа бид хоёр хитэг чилдсэн байдаг байгаа. За. Тэ ёо тэ. За тэгээд мөчиг болохоор найтаагаар ханиагаал. За тэгээд одоо өөр заяа. Өөр заяа юу ч юу. Өөр одоо яг ер нь Instagram дээр чинь бас зүгээр ингийн пост хийж болж байгаа тий. Зүгээр карусел хийж болж байгаа. Одоо ч бүр нэг бүр олон зураг хийж болж болсон мөлий шүү дээ. Нэг 5 авч илүү байсан ч одоо бүр 10 болж мөлсөн тий. Тэнгүүтээ давхар рeel оруулж болдог ч юм уу. Тэгвэл яг эдгээрээс ер нь аль нь илүү одоо Instagram-ыг маань илүү идэвхжүүлж байгаа. Ер нь алиг энд илүү сайн анхаарч хийгээд байх хэрэгтэй. Гоё зураг авахуулаад байх юм уу? Тэ. Яах юм те? Карусел хийгээд байх юм уу? Reel хийгээд байх юм уу? Юу ахгүй юу? 24 онд Reel бол бүр юм онцлог тренд нээсэн. Бүр ингээд жинхнээс энэ бол бүр юм онцлог тренд байхгүй. Одоо өөрөө манай Аги моги манаас хэлсэн байх нь шүү дээ. Манай найз. Манай Аги моги юу гэж хэлсэн бэ гингот ер нь бол ингээд Reel ноёрхноо. Тийм учраас reel бас дахин reel. Тийм учраас бид бүхэн ерөнхийдөө Instagram дээр бол бүр битүү reel хийсэн. Ерөн Facebook дээр ч тэр ерөөсөө л reel хийдэг гэсэн. За одоо гэтэл юу гэж зөвлөд байна вэ гэхээр дан reel биш ээ андуудаа. Яг ингээд юун дээр бол Instagram дээр бол одоо юм олон зурагтай пост гэдэг чи одоо тэр штэ тий. Олон зурагтай пост буюу юм craftsal постуудыг сайн хийгээч. Craftsal пост reel хоёрыг ингээ хамттанд оруулаач. Контентын төрөлжлөлтөнд анхаараач гэдэг байгаа. Тэгээ контентын төрөлжлөлт сайн байх тусмаа багагчд нэмэгдэнэ, хангалттай нэмэгдэнэ. Тэгээд энэ ер нь энэ талаар ингээд яриад ингэнгүү цаашаа ингээд ухангууд энэ яг нөгөө хүний мэдээлэл авах гал одоо авах дадал гэж юм байдаг штэ тий. Энэтэй холбоотой байна л да. Одоо би жишээлбэл амар уншиж мэдээлэл авдаг байхгүй. Ерөөсөө л би видео үзэж мэдээлэл авах надад тийм одоо их тийм сонирн байдаггүй. Би тэндээс мэдээлэл авч чадчих гэж өөрийгөө би боддоггүй. Би болохоор
юу яаж мэдээлэл авдаг гэхээр уншиж мэдээлэл авдаг. Өөрөөр хэлбэл би зургийн контентоос мэдээлэл авдаг гэсэн. Эсвэл би текстийг уншиж мэдээлэл авдаг. Надад тэр нь амар юм үнцэнтэй мэдээлэл шиг санагддаг. Видеон дээр ягаад ч юм бэ энэ нэг юм дотор ирсэн л байгаа даа гэдэг тийм бодол үлдээдэг. Эсвэл би маш урт видео үзэж одоо подкаст шиг иймэрхүү видео үзэж би мэдээлэл авдаг. Гэхдээ би лайваас ерөөсөө мэдээлэл авдаг. Гэтэл би ийм байлаа гэд бүх хүн ийм гэсэн үг биш те. Одоо хүн болгоо ялгаатай мэдээлэл авдаг дадaltaй штэ. Лайваас мэдээлэл авдаг хүн байна. Рил үзээд би хурдан хугацаанд рил үзэж мэдээлэл авах нь надад хэрэгтэй байна гэдэг хүн байна. Тийм хүмүүс одоо жишээлбэл танаа үеийнхэн инженер бол одоо бүр тийм хурдан хугацаанд мэдээлэл аваад just хараа шийдэл ингээл явчихыг хүсдэг. Над чинь ингээ уншаа суугаад идэх юм сонирн бариад ингээ суугаад идэх хүн одоо байдаг ч юм уу мэдэхгүй штэ те. Тэгэхээр нөгөө нэг ийм байдаг учраас ер нь энэ контентын хайлтдаг дээр бүр маш сайн анхаараач гэдэг юмыг манай Адам бас эрийн захирал манд хэлээд байгаа. Тэгэхээр АГМО-гийнхоо үгэнд орох юм бол бид нар ийм байна. Тэгээ сая нөгөө нэг reel гэд ярьлаа штэ тий. Тэгээ reel дээр ийм байсан. Нөгөө views-ээрээ одоо шийдэгдэг юм ер нь бол ингээд reel хийхдээ хэр олон views-тэй байна тухайн контентыг бид нар сайн мэдэж үздэг гэсэн. Одоо энэ байдал өөрчлөгдсөн. Тэр контентыг 10,000 views-тэй байж болно. За сайн тий 10,000 views-тэй. Гэтэл watch time нь 5,000 байвал яах вэ гэдэг тохиолдол байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр reel одоо ингээд үзээд 3 секунд ч хүрэхгүй маш бага секунд үзээд ихний тийм үзээд шууд ингээд swipe хийсэн байвал яах вэ гэдэг асуудал тулгарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр рилийг давтан үзсэн, дахин үзсэн, дуустал нь үзсэн гэдэг ч юм уу те. Энэ сайн сигнал өгж байгаа буюу watch time нь өндөр байх нь өөрөө хамгийн чухал байгаа. Тэгэхээр ерөөсөө бизнесийн байгууллагууд давтан үзэх боломжтой, дуустал нь үзэх боломжтой ийм рилүүдийг бэлдээч гэж хэлээд байна. Тэгээ ийм рилийг бэлтгэхэд хэцүү шттэ. Одоо ер нь бол хүний анхаарал төвлөрөлтийг барина гэдэг өөрөө маш хэцүү. Видеоны өөрийнх нь шилжилтийн хувьд огцом шилжилттэй байх хэрэгтэй. Огцом гэхээр таг гэдэг шилжилт бол биш л дээ. Уусгалтайгаар яаж ихтэйхэн шилжих вэ? Энэ өөрөө зохиол нь яригдэн дээ. Зохиол нь өөрөө яаж ингэж гоё яах вэ? Жижиг хэрэглэгдэхүүн юу аах вэ? Хүний анхаарлыг яаж татах вэ? Гэх мэтчлэнгээр тэр watch time-ыг сайн барьж хэлдэг байна. Тэгэхээр эхний хэсэг өөрөө бас чухал хүүхэн болж өгөөд нь шүү дээ. Тэгэхээр тэр хэсгийг ингээ үргэлжлүүлээд яаж үзэх вэ гэдэг талаас нь бид нар бодох хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр reel-ийн хувьд гэх юм бол Weaver одоо үр дүнгээ тооцоосоо хэлээдэг watch time ихтэй байх тусмаа тэр reel цаашаа олон хүн нэ гэж бид ойлгох хэрэгтэй байна. Тэр хүнд бол удаа үзэх түвэц тий үр өгөөжтэй үнцэнтэй reel хэвдэх шаардлага үүсэх юм. Үсээргээл нөгөө нэг контентын чанар гээл ингээл олон юм давхар яригдж ин гэдгээ анхаарах хэрэгтэй болж байгаа. Контентын чанар гэхээр чинь нөгөө нэг амар гоё камераар авсан тэ амар гоё гоё харагдана л да. Гэхээсээ илүүтэйгээр тэр контент өөрөө агуулгын хувьд хэрэглэгчийн хэлээр ярьсан байдлын хувьд брэндээ илэрхийлсэн байдлын хувьд гэдэг жинхэнэ нөгөө нэг одоо яг манай хийдэг ажил байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ бид тийч одоо нөгөө ингээл стратеги гаргаад тэр брендийг чистэ нэрээ идэж ууж тэ хазаж эвдэж бүх талаар үздэг шүү дээ. Тэгэхээр яг эднэрийг өөрөөр нь маш сайн хий гэдэг юм энд гарч ирж байна гэсэн. Тэгэхээр энэ талаасаа бодох хэрэгтэй байна л гэсэн. Тэгвэл их чухал юм дээр анхаарч байгаа юм шүү дээ. Хүн болгоны тэр мэдээлэл авж байгаа датал дээр нь тулгуурлаад бид нэр дижитал маркетинга хийх юм бол тухайн бараа бүтээгдэхүүн ч юм үйлчлэгээ ч юм уу компанида бизнестэй бол өндөр үр өгөөжтэй ашигтай л байх. Тэгээд бас энэ дээр яг нөгөө нэг юм self funnel буюу борлуулалтын үйлдвэрийн ойлголт дахиад гарч ирж байгаа юм л да. Энэ талаар хоёлаа дахиад яг нөгөө нэг юм гой сурталчилгааны талаар дараагийн дугааруудаа ярий. Гэхдээ ер нь бас нөгөө борлуулалтын үйлдвэр гэдэг ойлголт үүдэг. За борлуулалтын үйлдвэр юу вэ гэхээр манайх энэ сошиалд ерөөсөө тэр чигт нь борлуулалтын сувг гэж хараад байгаа байхгүй юу? Борлуулалтын сувг хүн ер нь сошиал руу за нэг сайхан юм авчихсан да гэж шинж бодож ордоггүй л байхгүй юу те? Хүн яах гэж ордог вэ? Чөлөө цагаа өнгөрөх гэж орж ийн, үдэ тавил орж ийн, эмороо тавил орж ийн те? Мэдгүй одоо хин нэгэнтэй connection үүсэхгүй те? Үүсэх гэж эсвэл одоо яа тийм байгаа цагийг дугаатай өнгөрөхгүй. Шууд зорилго нь бол юм авчий гэдэг. Тий дэлгүүрс гэж ордоггүй л байхгүй юу те? Тэгээд ийм байгаа учраас борлуулалтын мэдээлэлээр хит 100% бити бөмбөгдөж sales funnel-ээр үзэх юм бол ер нь бол ингээд борлуулалтын одоо айда модельээр ярих юм бол 4 хэсэгт хуваажлаад байгаа шүү дээ. Attention буюу анхаарал татах хэсэг, interest буюу сонирхол өгөх хэсэг, desire буюу авах хүслийн өгөх хэсэг, за тэгэхээр action буюу buy буюу одоо яг action үйлчлүүлэх хэсэг.
Тэгэхээр энийг ингээ 25 гэж яваачих болох байхгүй. Зүгээр 25% контент чи 10 контент бэлддэг байлаа гэхэд 2.5 контент нь зүгээр л анхаарал татах контент. Энэ зүгээр л хүний тэр эмошн дээр ажиллаж байгаа контент. 2.5 контент нь сонирхол төрүүлэх буюу тэр бүтээгдэхүүн тэр байгууллагыг үнэхээр сонирхмоор санагдтал нь ярих контент. А desire төвшний контент буюу дахиад ингээд 25% нь одоо яг одоо нөгөө юм юун контентууд. Яг энийг авах нь ягаад хэрэгтэй юм бэ гэдэг энэ авах хүслийн өдөх контент, шунал дээр тоглосон контентууд байж болж байна. За тэгээд яг 25% цэвэр борлуулалт. Ийм бүтээгдэхүүн маань авах юм уу? Яах юм хөө чам таалагдж гин үү те энэ ийм гоё эндээсээ ийм гэдэг ориг те эндээсээ ийм гэдэг тийм контентуудаа хийх нь шүү дээ те. Тэгэхээр тийм төрлийн контентуудтай анхаараа гэдэг ийм зөвлөгөөнүүд өгөөд байна гэсэн. Тэгэхээр тэр талаасаа ер нь харж бидний инстагаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ мета ч гэсэндээ энэ тал руугаа ер нь явж байна. Ер нь мета платформ Instagram ч одоо бас метагийн л нэг хэсэг шүү дээ те. Тэгэхээр Facebook Instagram хоёр ч хоорондоо ер нь их төстэй л ажилладаг. Угаасаа нэг компани бүтээгдэхүүн учраас Instagram нь бүр даан ялангуяа sales content гэхээсээ илүүтэйгээр өөрөө тэр анхаарал татсан сонирхол өдөөсөн нэг тийм edutainment content гэж бид хэлдэг тий. Одоо боловсрол болгонгоо хөгжөөх контент шүү дээ тий. Ийм контентын дээр бид анхаараа гэдэг юм байна. Тэгэхээр маркетингийн өгөөж гэдэг бол угаасаа ингээ хурдан хугацаанд гараад газ энийг борлуулж биш байхгүй. Өнөөдөр хүрчээ сая өмнөх дугаараараа бисэрч тий. Өнөөдөр хүрчээ зарчий. Энэ биш шүү дээ. Энэ ингээд удаан хугацаанд хэрэглэгчээ бэлдэх тэр зорилготой сайн сэжмийг олж иж борлуулалтын нөгөөд борлуулалтын тэрийг борлуулах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ талаас нь илүү сайн анхаараач гэдэг. Тэгээд угаасаа тухайн брэнд танигдах нь хэрэглэгчийн нүдэнд дасал болох нь урт хугацаанд энэ ашигтай л ахгүй тийм үстэй. Одоо жишээлбэл одоо ингээд яд юм байгаа нэг юм аягны компани байлаа гэхэд би нэг аяг захиалах хэрэгтэй боллоо гэхэд би энэ аягны таньдаг компани руугаа ярина гэдэг ч юм уу тий. Хамгийн түрүүнээс санаанд орж байгаа юм нь юу вэ гэдэг ч юм уу. Тэгэхээр твчтэй хүлээ. Тэгвэл таны борлуулалт өснө гэдээ би хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тав руугаа. Зя тэгэхээр өнөөдөр хоёлоо 7 юм ярина гэсэн. Нэгдүгээр SEO ярьлаа. За энэ болохоор хуудасны оновчлон, контентын оновчлын талаар ярьлаа. Дараачаар нь stories-ийг яг stories жигт нүлдээгэж битгий оролдооч гэж ярьлаа. За дараачаар нь болохоор хоёлоо views watch time-ийн тухай ярьлаа. Reel content-ийн хувьд. За тэгээд caption text-эн дээр юу анхаарах талаар хэдэ ярьчлаа. За тэгээд нөгөө контентын холцын талаар бас ярьсан тий. За тэгээд нэг юм орхисон байгаа нь service илүү like гэдгийг хоёлоо нэг товчхон дундуур нь яриад орхисон. Гэхдээ ер нь бол save хийхээс илүү like даруулах, reaction авах гэдэг бол айгүй чухал шүү. Энэ талаас нь бас агуулга бодно. За тэгээд контентын агуулга зураг авах гэдэг талаар ярьлаа. Тэгээ яг дараагийн ээлжинд манай энэ мундаг дизайнеруудтай бас ярих юм бол яг энэ зураг авалт, контент бэлтгэлийн талаар их олон юмнууд ярих байхаа тий. Тэгэхээр тэр талаасаа бас за тэгээ бид нар бол яг энэ дижитал маркетингийнхаа хүрээл дотроо бол тэр цэцмээ одоо Instagram дээр амжилт олъё гэж одоо бодвоос тий. Instagram дээр одоо контентуудаа чанартаагаар ингээ олон хүнд хүргэе гэвэл нэг зүрх танин мэдхээс л бүр хамгийн суур юм нь хэлж байгаа гэдгийг бид ойлгоод таны брэнд яг энэ Instagram дээр зовх уугүй гэдэг асуултаас л бүрчлээ эхлээсэ гэдэг зүгнгээр одоо өнөөдрийнхөө подкастыг дуусгаж байна. За тэгээд цаг заваа зарцуулсан оролцсон зөвлөлтөд баярлалаа. Чатны хажуугаар оролцсон зөвлөлтөд баярлалаа. Жохон жижигхэн доргоо өрлөө бас. Айгүй. Кофений өрөнд орох шатлаа тий. За яг ихэнх чамтай яг кофе авч өгнө заяа. За тэгээд манай подкастыг сонсон та бүхэнд баярлалаа. Instagram дээр үзүүлээд өгөөрэй. За тэгээд дээрээс нь манай YouTube сувгийг subscribe хийгээрэй. Лайк дараарай. Нэрээ асуумаар юм байвал дараагийн дугаараар ийм яриач гэж байгаа юм байх юм бол бүр шууд бич. Бид хоёр зүгээр шууд дараагийн дугаараараа хийгээд өгье. Тэгэхээр энэ баг үнэгүй зөвлөгөө шүү дээ. Бүтэн цаг ингээд үнэгүй зөвлөгөө өгч байгаатай адилхан шүү дээ тий. Тэгэхээр асуумаар байгаа юм байм шууд бич. Ингээд нэг боддоггүй маа яа гэдэг юм бэ. Шууд бич бид хоёр шууд асуултанд нь хариулаад өгье. Юун төлөө Think Fit Brandly гэдэг нэртэй подкаст байгаа юм лээ тий. Тэгэхээр хамтдаа бодцгоо ганцаараа бодсноос хамтдаа бодсны илүү дээр тийм ээ. За тэгээд бүгд баярлалаа. Бүгдээ баярлалаа. Баяртай.